сан байна уу. Дээрх зэрэг болохоор өнөөдөр орцын ханган гушууны гэсэн мөчөд цэрийн нөхөр, амьдралын нөхөр, аран суучин асуудал, жиргээс болж амьдрал ачигдсанаас болж засгийнуудад чулуун гэсэн зүйл болно. Одоо тийм байна. Өнний хэлэхэд нам засаг нь бүр одоо төрийн бодлого сайн байж таа. Тэгээд дойшоо ороход бүр илжирэн дороотж нотогд засаг барьдаг хүн ард түмний төлөө өв дуургүй. Жоос мөнгө шавшин шамшж эзнээс за тэгээд энэ засгийн тус газрын засгийн энэ барилга зарлага нь ихсэн хөгжилтөөс гэтэрсэн том байрлага төлөвлөгөөгүй ажлууд их үүснээс болж эдийн засгийн мөнгө нь хөрөлцгөө тэгээд ард түмнээ энэ аз амьдралд таарж ирсэн мөнгүүдээс шамшиж иддэг юм л туйлын муухай улсууд. Тэгээд бие бас байруулцдаг байна. Тэгэлэр энэ дээр миний ураалдаг учир бол ийм байх юм аа. Нэгдүгээрт бол монголчууд энийг бол бодох чухалтай болж, сигарет чухалтай болж бид их олон юм авдагдж байна. Өөр Монгол гэдэг бол одоо нэг их таргуу мах шүү. Газар удам күн цөөхөн гэдэг. Тэгээд урдаар газрын авнаг бол одоо газрын нэг л дор авч чадахгүй шүү. Тэгээд бүр айл болгонд хуваагаад өгсөн. Тэгээд гутан зэлэн барлаа. За тэгээд айл болгонд хуваа зөгөөд бас болсонгүй. Тэгээд дараагийн нэг алхамдан бол айл болгонд бол одоо малын тоосноос болоод аим авах тэнцвэрэн алдлаа гэсэн шалтгаар бол малын тоог нь цөөхөн болгож үүндээ бол хүн олон болж явах юм аа. Гаднаас ирсэн чагаач хүн олон болсноос бол одоо үйлдвэр олон болж агаар мандал бохотож газар дор усны төвшөнд оргишсноос болоод ингээд агаар аим авах тэнцвэр бол алдагдсан. За ингээд малын тоон цөөн болоход энэ малцтыг бас нэг алхам ухаан хийж яана чам нөхөр өгнө гэж. За тэр маань нөхрөөр тэжээгээ сургана. Одоо нэг тэжээвэр бюро шиг одоо нэг хон ишиг ямаа тэжээсэн шиг одоо тэр тэжээгээ сурчсан бэлчээр бас явах байна. Хизээ ирээд бэлэн бордоодаг шиг цамаа монголчууд ингээд тэжээгээ нөхрөөгөө сургана. За ингээд нөхрөөгөө сургасны дараагаар одоо цамааг яана. Энэ бэлчээрийн чинь 30 жил байгаа гэсэн шүү. Тэгээд одоо энэс мал тавьж өгөхгүй, харуулж өгөхгүй, ам ах муудлаа гэд цамааг нүүлгээд нэг хот болгоос шиг гатчин тосгон шиг юм болгоод богиноор суулгаад хошуу мошуугаар тэгээд тэр барилгын шанар нь муу тийм муусан дөнгөмхөн асар 5-6 одоо тийм 60-70 хавтгай төрүүлсэн байдаг тийм нэг муусан асар масар оролоод дахад монголчууд одоо ажилгүй малгүй тэгээд юм хийж чадгүй юу хийнэ гартаа бас тэрүүний мэрэгжил басгүй одонхой малчд мань тийм хөрөнгөгүй маяг биш. Тэгэхээр одоо юу хийнэ одоо зээл зөвлөнөд орлого зөвлөнө байгууллагын үүд манна гэх мэт юм мосоо ажлууд хийдэг болсон. Энэ бол өнөөдрийн үйл. Тэгэхээр энэс бод синхруулах авах хэрэгтэй. Газар болгонд ийм учир гарч байна. Энэ бүр хамтдаа үндэснийтэй учир үндэснийтэй үндэстэн байгаа учраас ухамсарч мэдэрч бид хууль ёсоор өөрийнхөө нэрхээ ашиг хамгаална. Нутаг усаар яад дээд сахна. За тэгээд энэ ономоос монголчуудын энэ төвлөрөл хөдөлгөөний гоцоо олно. Сэтгэлийг олох хэрэгтэй. Сэтгэл нэгдэх хэрэгтэй. Сэтгэл нэгдэх хэрэг юу байна? Юу ч гэдэггүй. Промоторсын юм байна. Тийм шүү. Одоо цаг нь бол юм байна. Энэ күнээс гэх хавцар байна. Энэ бэлчээрээ хувааж өгснөөс хойш яадаг гэх хавцар хамаас гэнэ. Би бэлчээрээ голцоод явна зарим. 30 жил 20 жилээр хүн түрээслээд үлчсэн байна. Хадгалж болохгүйс нутаг үлжээний хоолт байцдаг тэрний мэдж байгаа тэр одоо яна бодлоо хийхгүй. 30 жилээр түрээслээ гэж хэлцгээд 2-3 дунд том аваад зэрэг хотоо газар ороод балгасд ороод зэрэг мөнгө бас барчдаг юм. Энэ бүхэн энэ монголчууд гэдэг ховцор болж байна. Энэ ховцор үжид ахах хэрэгтэй. Энэ ухаан орох хэрэгтэй болж байна. Энэ бид юугаар авч байна? Нутаг үлчээрээ авч байна. Нүүдэл малцлаа авсан байна. Нутаг үлчээрээ авсан байна. Соёлоо гэж Монгол гэсэн юм сэтгэхгээ авч байна. Энэ тун юм шиг. Монгол хүн маяггүй болчихсон одоо бүр тэгээд бүр. Ой цамаа гэдэг тэр гатаас бас гэхгүй зэрэг тутшин тийм маягт юм байна. Тэгэхээр энэ ийм учрууд байна. Энийг одоо бид сэгэж мэдрэх цаг болж өвж байгаа шүү. Газар болгоод өөр Монголын 100 орноос гэхэд баруун өмнө
баруун өмнө баруун орон энэ газар болгоно монголчууд бүрийн ийм онцлог гарч та байлгаа гарч. Тэгээд тэр энэ тухайд бодож үзэх хэрэгтэй. Энэ холбоодор бас ийм хэлэх хэрэгтэй. Эхэлж энэ ухааныг оруулах хэрэгтэй. Дахиад энэ улсын энэ хууль мэдгүйгээс болж одоо их олон юмд бол одоо мөрөө сөрөө явж байгаа буюу чөлтмөлдөө оролцоод дахиад хууль засаг барьдаг хүмүүс хуулаар орж яана гэдэг малтаас ингээд одоо гмийн асуугаад одоо тэр барай хашаад ийм очрол зөндөө гадтай шүү. Тэр үгээд хуулийн дотор сайхан ажиллаад өөрийн эрх ашаа хамгаалаад эргээд тэгтээ ингэж хэрэг заргаа хийх бол ингээд бас мөн хэдий их дарамгал ямар харамгүй байсан ч хамаагүй гэдэг бас өчгөнч гэсэн өөрийнх нь эрх ашаа хамгаалж нүдний өмнө бидэнд эрх ашаа хамгаалдаг ямар ч юм сайн хүч. Их зүйл нэг холбооч харах нэг заах юм яг энэ яг бас барим ашаа хамгаалаад гэдэг. За тэгээд тачаа сум тосгоно малтууд нэг тоглоод одоо зарим нь одоо тоглосон юм байна. Барь цацаад одоо захан Монгол чөлөр тэр наамын сулраад дахад мартаач юм. Одоо бүр ийм албаа бүр бүгдээ хэвшээ орж иш. Тэр нэг монголчууд нэг бол тэрүүний мэрэгчлээ эзэмшилтэй. Тэрүүний үйлдвэрлэлийн багаж энийг хэрэглэсэн хэрэгтэй, эзэмдэх хэрэгтэй, жоосол хөрөнгөж хэрэгтэй. Жоос олж хөрөнгөжгүйгээр зүгээр юм хэлээд бас хэрэг байна. За заримд нь холбоо цугларлаар заах юм ярьцгаар авс хэлнэ. Чи өдөртөө хоос нь онц хэлээд. Энэ заримдаа хэрэггүй болохгүй болж. Хэлж байгаа ухаан ярилц яарна гэж ухаан гэсэн. Аазмаар бас юм хийх хөрөнгөж мөнгө олох хэрэгтэй. Тэрүүнээ давсан юм үүдэх хэрэгтэй. Үйлдвэрлэлийн багаж үйлдвэрлэлийн багаж хэрэгсэн ийм ашиглах хэрэгтэй. Ийм байж. Эднээ монцол амтрал гэдэг юм одоо нэг бочрогоо юм бүрээр явж байна шүү. Үнийг зүйл одоо өөрөө үүдтэй шүү. Монголчуудын хэмжээ. За өнөөдрийн зураг бол одоо их олон байна. Ханган шүнэ энэ зураг. Тэгээд өнөөдөр би энэ дэрийг олны дэвхэ надаас баярыг таалууллаа. Дараатай яриад дараатай мартаа бас хийж байна. Одоо хоёр өдөр хүлээзээ. Тэгээд мартууд хэлнэ. Тэгээд нэгэнтэй 10 жил хүлээвэж. Малчтын бол өчигдөр бол одоо шаардлага тийм өндөр биш. Малчтын азаад нэг бүхний халамжуулж. За тэгээд ардын амжилт юу болж байна? Ардын нөхөр мөнгө, бэлчээрийн нөхөр мөнгө, ардын мөрөлдөд хөдөлгөөс гэрийн нораацгаад хотод гэр өгнөд хотод гэргүй хөнгөнэ малчт ингэж удаан зүтэнс малчт олон байна. Энийг хэмжээд хүргэж байна шүү. За дөрөв одоо бас чирэг цаадаа ус явж байгаа юм байна.就这么个话，对吧？你这就是摆的这个事儿，你不是红字，你该作为一个领导，首先要考虑群众问题。我现在不考虑他必须要跟群众团结在一块儿，考虑这个群众问题，生活解决，实际的解决农民生活问题，这是一个好领导。你现在是什么解决不了？你这个领导，你现在至少给我司机，我把这点司机给了，实体给了，我电视实体不用是10年也给了，10年也已经给了，我电视了。然后那个房屋我跟你们说，差不多就行了，领导们也差的多了，就因为差的多了，我们才来了。你们今天先回去，2个咱星期5一边给你。不会。不会。下来你看整个办公场所，回家不是办不。回家的吃不上饭。咱讲了，知道？回家吃不上饭吗？我们还得考虑我们生活问题。放在他们那个材料。Зураг болохоор өнөөдрийн ханган шөндөр болсон малчтын схемууданд энэ хөлөсний ашигын болгын төлөө ясан чуулган тэгээд малчд анашин засгийн нутны үүдэн дээр адуунасрын үүдэнд бандаа болж байна гэдгээр тэгш чаа 911 болж байна энэ дээр нэг тэгш хонхоор зориулаад энэ үүдэн дээр хонно
Манай Бат болох хэмжээтэй байх чухалтай, эцгийг чухалтай